Оройн төргийн үзэгчдээ өнөөдөр 6 дугаар сарын 23-ны мегмар гараг Улаанбаатар хотод 18 цаг 1 минут болжээ. За өнөөдрийн Монгол коммент нэвтрүүлэг үзэгчдээ нийгэм эдийн засгт өрнөж байгаа онцлог мэдээллүүдийг Монголын тэргүүлэгч захин хуудасуудад юу гэж гарсан байна тэрүүгээр нь үргэе. За та бүхэн бас TVS Mongolia гэсэн Facebook-ийн пэйж хуудсан дээр гарч байгаа лайвын дор сэтгэлдүүдээ ирүүлээрэй. За урьдчилан болж анхааруулж хэлгээд сэтгэлдээ ирүүлэхдээ та бүхэн хараалын үг, бусдыг гутаанд оромжсон хоч нэр хоч өг хэлбэрээр биш. За асуудлаа дэвшүүлсэн хэлбэрээр явуулаарай. Өчигдөр бас сэтгэл дунд ирсэн нэг сэтгэл байсан. За тэр мэдээллийг явуулж исэн үзэгч маань байх юм бол дахиад явуулчаараа тэгээд боломж олцсондоос уншаад явъя. За тэгээд урайгаа хэлээд ивент төч байгууллагуудад танилцуулаад нэвтрүүлгээ эхэлье. Монгол комментэд нэгтгэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага Монс уртуудаа хугацаанд түншлэн хамтран ажиллаж байгаа Монсийнхны хувьд бол Магнимон гэдэг бүтээгдэхүүнээ нийт хэрэглэгчтэй хүргэж байгаа, танилцуулж байгаа. За Магнимоны хувьд гэх юм бол магний болон B6 амин дэмэн дутагдлаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэдэг бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. За магнимоныг одоо хамгийн гол хэрэглэдэг зүйл нь юу гэвэл нойргүүдэд ах юм бол за эсвэл толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөх чадвар сулрах, ядрах, зочимтгой болох, булчин татах, жиргэнэх зэрэг ийм зөөврүүдийн үед магнимоныг хэрэглэх нэ. За тэгээд одоо нойргүүдэх, толгой өвдөх гэдэг чинь одоо нийгмийн баг өвчин болчиход байна шүү дээ. Тэгэхээр одоо магнимоныг хэрэглээд байж болох нь. За Монконди сүүн чихрээр та бүхэн танилцуулж байгаа. Монконди бол үндэсний үйлдвэрлэгч, чихэр үйлдвэрлэгч компанийн хувьд бол одоо шар сүүний чихэр гэж өмнө нь бас өөрснийхөө эх орныхоо онцлогийг харуулсан чихрийг үйлдвэрлэж ирсэн бол за энэ удаад бол цэвэр үнэний цэвэр сүүний орцтой сүүн чихрийг бол гаргаж ирсэн байгаа. За ингээд та бүхэн баяр наадмынхаа ширээг Монкондигийн сүүн чихрээр бас засаарай гэдгийг уриалъя. За дараагийн хамтран ажиллагч байгууллага бол 100 нас дэмийн сан. 100 нас дэмийн сангийн хувьд бол одоо Пандуал гэдэг энэ хүү имийг та бүхэн танилцуулж байгаа. За 100 нас дэмийн сан өөрөө 30 жилийн түүхтэй 8 салбараар үйл ажиллагаа явуулдаг. За Пандуал гэдэг энэ юм бол одоо хоол шингээлтийг бол сайжруулдаг, ходоод гэсэн зориулагдсан эмээ гэж хэлж болно. За хоол идсний дараа гиз дүүрэх, цанхаах, гүйлгэд суулгах, таагүй мэдрэмжийн үед нойр булчирхаа дутагдж байгаа ферментийг ялгаруулдаг энэ онцлог. За дээрэс нь ходоод гизний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсний дараа одоо хоолны шингэж сайжруулах зорилгоор хэрэгэлдэг. За дотор бол семитикон гэдэг юм бодис агуулсан байдаг. За семитикон гэдэг бодис нь бол гиз дүүрэх, цанхаах зөвөрийг бол арилгадаг бүтээгдэхүүн байгаа. Та бүхэн Пандуулаас нэг хайрцгийг аваад аяныхаа цүнхэнд хийгээд автомашинда байрлуулах юм бол аялал зугаалгын үед бол гиз дүүрэх хоол шингэхгүй байх гэдэг юм зөвөрүүдээс бол салчих боломжтой шүү. За ингээд 100 насны 75 100 500 гэдэг дугаарыг утас та бүхний өмнө нээлттэй байгаа гэдэг дуулгая. За Black Horse Discovery компаниас зохион байгуулдаг Хөх хот болон Шилийн хотын эрүүл мэндийн 3 хоногийн аялал 70% хямдрал зарлагдсан байгаа. За энэ аяллаар Монголд бол нийтдээ сая 500-аас 2 сая 500 төгрөгөөр хийгддэг. Энэхүү эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ердөө бүх зардал нь нийлээд 1500 юанаар хийхээр болж байгаа юм билээ. За та бүхэн өөрснөө л ямар ч үсэн 90 хот хүрчих. За 90 хотоос цаашаага одоо тэр Хөх хот орох замын зардал, очоод байрлах буудал, идэх хоол, за тэгээд эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээнийх нь төлбөрүүд нь бүгд багтаад 1500 юан. За ингээд эрүүл мэндийн үйлчилгээ онцлогоонд нь бол ходоод гидсний унтуулагтай дуран багтсан байна. За мөн компьютер томограф үзлэг, эхо эрентген, цус шээсний дэлгэрэнгүй, за тэгээд дотор эртний шинжилгээнүүд, ясны нэгтаршил, судасны хатуурал, мэс засал, нүд чих, хамар хоолой шүд гээд бүгд багтсан. За ингээд 1500 юаны үнэтэй. За утасны дугаар нь бол 9111 тэг 711. За наадан болж байгаа учраас чэйжлэхэд амархан л да 9111 тэг 711. За 9999 1678 гэсэн дугаарын утаснууд таныг хүлээж сонсож байна. За дээрэс нь Black Horse Discovery гэдэг латинаар бичих юм бол пэйж хуудсанд байгаа. Та бүхэн бас чатаас нь илүү мэдээллийг авч болно шүү. За Home Media за манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байна. За Home Media үйлчлэгээ дараагийн 90 үед тавтан морил гэсэн урайтай одоо энэ шин төхөөрөмж гаргасан юм байна. Тэгээ шин төхөөрөмж бол одоо за ингэ харагдаж байна. За Home Media нь интернет телевизийн сувг хосолсон үйлчлэг юм. Home Media үйлчлэгээний хэрэглэгчийн төхөөрөмж шинжилэгдэн Android үйлдвэрлэлийн систем бүхий хэрэглэхэд хялбар хурдан кино контентын үргэлж санта болсон байна. Home Media шинжилэгдсэн төхөөрөмжийн багцаа ахиулаад тэг төгрөгөөр худалдан авах боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 40 99 44 77 40 99 44 дугаараас авах нь шүү. За ингээ хамтран ажиллагч байгууллагуудад баярлалаа. За үйл явдлын мэдээлэл бол одоо нөгөө шүлхийтэй холбоотой асуудал. Шүлхий чинь ерөөсөө л одоо
баруун аймагуд за тэгээд тэр баруун аймагуудад гарсан шүлхий бол нөгөө өвөрмөц сат гэдэг Монгол улсад өмнө байгаагүй юм үүс хүртэйгээр гараад ирчихсэн. За тэгээд Төвийн аймагуудаар ч гэсэн шүлхий за тэгээд нөгөө Улсын аймагт жишээ нь бом өвчний таргалт гарлаа гэсэн юм мэдээлүүд яваад байгаа. Малын гоцгалдурт өвчин гарахын хэрээр нөгөө мал махны үн ханш малчтын нүр хөдөлмөр бүтээл нь одоо юу болох вэ гэх мэтээр асуудлууд үүсч эхэлдэг. За ингээд мэдээж шүлхийтэй холбоотой мэдээллүүдийг юуныхэнд нас дуулах чи гэж бодож байна. За Спутник V-ийн шинжийн шүлхийн вакциныг бол маргаашнаас тарьж эхлэхээр болсон талаарх мэдээлэл байгаа юм байна. За энэ шүлхийн вакцин бол яг ирээд бууж эхэлсэн. За ингээд 12 сум руу ирсэн вакцинуудыг бол тээвэрлэх үйл явц эхэлж байгаа. За маргаашнаас эхлээд одоо вакцинжуулах үйл явц эхлэх юм билээ. За ховд болон Баян Улгийн аймаг руу явуулсан маргаашнаас эхлэн тус 2 аймгийн 8 сумын бүх малт одоо тарьж эхэлнэ гэсэн юм мэдээлэл. За энэ чинь тоо толгоонууд нэг сая хэдэн зуун мянган вакцин гэсэн баг шүү. А шүлхийн 1 сая 650 мянган том вакциныг 12 сум руу хүргэж өгнө гэж игүүр дээр гарсан билээ. 12 сум гэхлээр чинь одоо тэр сая бол 8 сум гэжсэн. За дээрэс нь эргэн тойрныхын сумдуудыг бас вакцинжуулахгүй болохгүй. За ингээд бүгд найрдах Хятад ард улсын Ланжао дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан САТ-1 хэвшлийн шүлхийн вакциныг өчигдөр Монгол улсын хилээр оруулж ирсэн. За 6 дугаар сарын 22-нд вакциныг Улаанбаатарт авчирч шөнөдөө Баян Улгийн ховд аймаг руу ачуулсан. За маргаашнаас эхлээд аймгийн шүлхий гарсан 4 сум болон зэрэгэлдэх 8 сумд хүргэж 6 дугаар сарын 24-өөс малыг бүрэн дархлаажуулахаар мал эмнэлгийн ерхий газар төлөвлөж байна гэсэн. За ийм мэдээлэл байна. За маргаашнаас вакцин жуулж байна. За малын гоцголдурт бом өвчнөр 2 хүн өвчилсэн талаарх мэдээлэл. За ингээд шүлхийгээ яа гэж л бом гэдэг өвчин гараад ирсэн. За тэгэл нөгөө адуу гоцоо тархтын нөө цэцэг гэл өвчин байдаг те. Энэтэй холбоотойгоор одоо малын янз бүрийн гоцголдурт өвчнүүд гараад байгаа учраас даншиг наадмын одоо хурдан морины уралдааны ч гэсэн энэ удаадаа бол зогсоож байна л гэсэн мэдээлэл байгаа. За Увс аймгийн Тэс суманд бом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж тухайн иргэн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилүүлж байгаа. За тухайн хоёр иргэн 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шалтгаан тодорхойгүй өгсөн хонтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байна л гэсэн бэл. За ингээд UBN-ийн дараагийн үргэлжлүүлж байгаа мэдээ нь юу гэхээр зэрэг бом өвчин гэж юу вэ гэдэг юм мэдээлэл байна л да. За энэ бом гэж ямар өвчин бэ? Яагаад халддаг вэ гэдэг. За бом нь бол арьс тунгалгийн зангилгааг гэмтээж хар хатиг үүсгдэг, амьтнаас хүнд халдварладаг юм аюултай өвчин юм байна. За халдварт амжих зам нь бол халдвартай мал амьтантай харьцах. За үхсэн малын сэв зэмтэй хөрөлцөх. Бомын үүсгэгчээр бохирлогдсон хөрсөөр дамжих гэх мэтэр ингээ халдварладаг. За мал амьтны с ิจ гтэй үхэл за арьсны өөрчлөлт илрүүл мэрэгжлийн байгууллагад яаралтай мэдэгдхийг мэрэгжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа юм байна. За ингээд 100-ны үйлрэлт чинь бас янз бүрийн нөхцөл байдлаар одоо магадгүй бас нөгөө тээврийн хэрэгсэл мөргүүлсэн ч юм уу тий. За нохоо шувуунд бариулсан ч юм уу ямар нэг байдлаар мал хорогдох сэг зэм ил задгаа байх нөхцлүүд бас бүрддэг. За үүнд нь бол өөрснөө гар хүрээд байхгүй тий. Шууд одоо мэрэгжлийн байгууллагт нь хандаач л гэдэг ийм зүйлийг хэлж байгаа юм. За энэ малын гоцолдурт өвчнүүдээс болоод Увс, Ховд, Баян Улгийн аймаг наадмаа хойшлуулахар боллоо гэсэн юм мэдээлэл. IC дээр гарсан байлээ. За энэ жилийн тухайд дэлхийн адууны өдрөөр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газраас наадмынхаа товыг наашруулах юм чиглэлүүдийг аймагуудад өгсөн. За ингэхдээ баруун аймагуудад гарсан малын гоцолдурт шүлхий өвчний улмаас Баян Улгийн Увс, Ховд аймгийн баяр наадмыг 8 дугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. За түүнчлэн 5 аймагт наадмаа бүсийн даншигтай хамтдахаар шийдвэрлэжээ л гэсэн мэл. За энэ нөгөө нэг 5 бүс чинь нөгөө бүсийн даншиг уралдаанууд болон за түүнтэйгээ зэрэгцүүлээд 5 аймаг бол хийчихье гэж байна. За Баян Хонгор аймаг 7 дугаар сарын 25-26-нд Хангаан бүсийн даншиг наадамтай хамт хийх бол Завхан аймаг 7 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадамтайгаа хамт хийн. За Орхон аймаг 7 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд 50 жилийн ой. За Төвийн бүсийн даншиг наадамтай. Сүхбаатар аймаг 7 дугаар сарын 24-өөс 26-нд Зүүн бүсийн даншиг наадамтай. Дундгов аймаг 7 дугаар сарын 24-өөс 26-нд Зүүн бүсийн даншиг наадамтай хамтдахаар шийдвэрлэж ингээ баяр наадмуудаа товлсон байгаа юм байна шүү. За ямар ч байсан нөгөө наашлуулах үүрэг даалгавар аваад ирсэн баруун 3 аймаг бол Баян Улгийн Увс, Ховдынхан бол одоо 8 сарын 1 хүртэл баяр наадмаа бол хойшлуулах юм шийдвэрт хүрж явах шиг байна. За ингээд одоо эртхэн нөгөө мэдээлэл аваад мэдлцгүй бол нөгөө наадамдаа бэлдээж янз бүрийн зүйлөө бэлтждэг тэд нар нь одоо нөгөө
эдийн засгийн эргэлтэнд орохгүй нөхцөл байдлууд бас үүсэж магадгүй юм л да. За хөдөө аж ахуйн яам шүлхийг зориудаар тараасан гэдгийг Амгаланбаатар гишүүн өнөөдөр бас нөгөө малчтын сонсгол болоод байгаа шүү дээ, тий. За энэ дээр бас хилчгсэн асуудал гараад иржээ. За ингээд одоо Амгаланбаатар энэ талаараа нотлогоо гаргаж ирч чадах уу, эсвэл одоо Идэрбатыг шалгах уу гэдэг нэг юм игүүр дээр нэг юм сэдв гарсан билээ. За ингээд Батэрдны улсын хурлын гишүүн Батэрдны санаачлагаар малчны тухай хуулийн хэрэгжлийг дүгнэх ерөнхий хяналтын сэдв сонсгол төрийн орон зохиогдож байгаа. За энэ үеэр хөдөө орон нутгаас ирсэн малчтын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотойгоор саналаа хэлж асууж хариулт авч байгаа. За харин улсын хурлын гишүүн Амгаланбаатар энэ үеэр Баян Үлгий, Ховд, Говь Алтай аймагт гарсан шүлхийн өвчний сад нэг хувилбар бүртгэгдсэн талаар дуугарч ингэхдээ мах үнэтэй байхдаа өнгөрсөн жил хонь 500 мянган төгрөг байсан. Гэтэл хүн сүдэ аж ахуйн хөнгөлдрийн яам зохион байгуулалттай шүлхий гаргаад мал үнгүй болж эхэлж байна гэж сонсголтын үед хэлсэн байна. За Монголд өмнө тэмдэглэгдэж байгаагүй шүлхийн энэ хэв шинжлэлийн вакцин 1.6 сая тунг 26.2 тэрбум төгрөгөөр худалдаа авах шаардлагатай гэж салбарын сайд нь өөрөө хэлсэн. За эдгээр вакцинд дээрх 3 аймгийн бог мал болон хөрс зэрлэлтэй 4 сумын өвчлөмтгий малуудыг хамруулах юм байна. Тэгэхээр 1.6 сая тунг 26.2 тэрбум төгрөгөөр авч байгаа юм шүү дээ. За тээвэр мэвэртэйгээ нийлүүлээд ингээд зардлаа шингээгээ бодглохлоор чинь нэг вакцин одоо хэдэн төгрөгийн үнэтэй ч юм дээ. За иймэрхүү байдлаар вакцин авч байгаа. Тэгээ энэ махын энэ хаварч нь одоо нэг махны үнийн савлгаанд одоо хяар зохиулж штэ. Тэгээ энэний чинь намжаахын тулд ерөөсөө ингээ зохион байгуулалтаар шүлхий өвчин гаргачихсаа л гэдэг юм зүйлийг л Амгаланбаатар гишүү хэлээд байна л. За энэ одоо хэр бодиттой байдгийг бол мэдэхгүй. Гэхдээ ер нь бол өмнө нь яадаг байсан гэхэлэр зэрэг яг л нэг иймэрхүү байдаг л байсан л да. Нөгөө янз бүрийн маллын махтны үнэтэй холбоотой асуудал гарахлаар л хааны газар шүлхий гарчдаг. Бид нар чинь шүлхий гэдэг зүйлийг сонсохгүй бараг сүүлийн 3-4 жил болон гайгуул яваад ах шиг л байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд эргүүлэл махны үнийн өсөлттэй холбоотойгоор зохиомлоор шүлхий гаргалаа л гэсэн ийм зүйлийг улсын хурлын гишүүн Амгаланбаатар хэлж байна. За гэхдээ улсын хурлын гишүүд чинь нөгөө хэлсэн үгэндээ хариуцлага өгөхгүй шүү дээ. Нэг тийм дэгийн тухай хуультай тий. Улсын хурлын чуулган болон байнгын орон дотор хэлсэн үгэндээ хариуцлага өгөхгүй гэдэг нэг гой бүр эрэхтэй учраас юу дуртайгаал ингээд ярьж болно. За хардаж сэрдэх болно. За хамгийн гол нь одоо энийг нь тэгэл хин шалах хэрэгтэй юм бэ гэдэг зүйл болчихж байгаа юм л та. Тэгээ ингээд зүгээр нийгмийн дунд ингээд сэвэг маягтайгаар үлдээсэн асуудлыг хууль хяналтын байгууллага аваад шалгадаг юм уу гүм үү? Тодорхойгүй л. За тэгэл нэг иймэрхүү үйл явдал бас явж байна. За нөгөө малчны сонсголын асуудал дээр чи холбоотой. За гишүүн асан баас үгүй Арс намын нарийн бичгийн дарга байх шүү дээ. За Монгол Ардын нам бол 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аимшигтай хуулиуд баталсны нэг нь малчны тухай хууль байсан гэж. За шинэ хоршоо чинь Монгол Ардын нам чинь гол бүрээга болгоо явсан шүү дээ, тийм. За энэ нь одоо малчтыг бол нийлээд туйлдууллаа. За ингээд малчныг бодоод байгаа юм шиг мөртлөө малчтыгаа эргээд асуудалд оруулдаг энэ зүгээр нэг удаагийн санал авах гэсэн ийм одоо хайрцаг болоод хуурчихсан. За энээс нь болоод одоо малчны хууль гэдэг зүйл чинь хэрэгжиж чаддаггүй, хэрэгжүүлдэггүй ийм төр зурагтай нөхцөл байдалтай ингээд явж байна гэдэг. Эцэс 2024 оны сонгуулиар энэ малчд ардын намыг сонгохгүй байна гэдэг судалгаа нөхцөл зүйл улсын хурлын гэдэг ажиллагаа болсон. Тэр ажиллагаанд одоо хоёр одоо том хууль гарсан. Эхнийх нь одоо Монгол улсын ерөнхийдөө оролцсон байгаа. Тэр нэг сайн хошоо ямар хошоо вэ? Шинэ хошоо гэдэг нэг хачим гаргаад тэгээд тэрүүгээр одоо өнөөдөр улсад асар их хор хоброл учирсан явж байгаа. Тэрийг өнөөдөр хинч гаргаж ярихгүй. Яг л баг байцаагүй зээл шиг юм өгөөд баг хүн зээл авмаар байхад хүчээр зээл өгөөд ингээ малчтны үлдээ улсын хохиролтой явж байгаа. Хоёрт нь бол дахиад өөрөө хөдөлмөр эрхлэгчдийг ялгуулсан гадуурхаар малчин бус гэж ялгаад малчин бусын бол орхиод зөвхөн малчд гэсэн. Тэгээ энэ бол Монгол улсын үндсэн хуулийг хүний ажил мэргэжлээр ялгуулсаа гэх асуудлаар бид саяхан үндсэн хуулийн хэсэгт хонцлогсон. За ингээд ийм зүйл болсон. За шинэ хоршоо бол иймэрхүү зүйл байна. За дээрэс нь одоо малчтын нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төлөвлөх гэдэг нэг юм асуудал яриад байгаа шүү дээ. За энэ зүйл чинь өөрөө үндсэн хууль зөрччихсөн. Хуваарь бизнес эрхлэгч хүн яагаад бас малчин шиг одоо нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болдохгүй юм бэ гэдэг юм асуудал яригадаад. Тэгээ энэ чинь нөгөө нэг эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөр нь ялгуурлан гадуурхах гэдэг асуудал үүссэн учраас
үнцөлийн цэцэд өгсөн гэдэг. Тэгээ малчтын асуудлыг ер нь бол малчтын асуудлыг 24 цаг 24/7 гэж ярьдаг шүү дээ бид нар тийм 7 хоногийн 24 цагт нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс гэж үндсэнд нь хэлж болно. Тэгээ энэ хөдөлмөрийг нь яаж үнэлэх үү? За энэ чэнэс нь одоо нөгөө эргээд тэтгэврт гарахт нь одоо яаж нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөх үү гэх мэт ийм асуудлуудыг шийдвэрлэх гэж Монгол улс өнөөдөр одоо арга жаргал барж байгаа шиг байна л да. Энийг хөдөлмөр эрхлэлтэнд тооцох юм уу? Эсвэл одоо энэ мал хувь дагаад явж байгаа хүмүүс маань ашиг орлогоо олоод тэнцэнээс төлөх юм уу? Эсвэл тогтмол төлөөж явах юм уу? Энэ зүйлүүд нь тодорхойгүй нөхцөл байдлаасаа болоод. За энэ сонсголыг зохион байгуулж байгаа Бат Эрдэнэ гишүүний хувьд болохоор зэрэг малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх журмыг салбарын сайданд боловсруулаагүйгээс заалт нь хэрэгжихгүй байгаа гэдэг юм зүйл. Тэгээ ямар салбар нь хэрэгжүүлэх ёстой юм бэ? Нэг хөдөө аж ахуйн салбар хэрэгжүүлэх ёстой юм уу? Эсвэл сангийн сайд нь хэрэгжүүлэх ёстой юм уу? Эсвэл тодорхойгүй л байна л да. Тэгээ энэ чинь болохоор зэрэг малчны хууль батлагдаад 2 жил болж байгаа ч малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөхтэй холбоотой журмыг салбарын сайданд боловсруулаагүйгээс заалт нь хэрэгждэг. Уул нь одоо энэ хэрэгжүүлээд ихэдвэл хин эндээ хэрэгтэй л байгаа юм л та. Тэгээ энэ нь одоо яаж хэрэгжих ёстой? Энэ талаар ер нь мэдээлүүд юу байна вэ? Чамд одоо энэ сонсголтой холбоотой зохицохын мэдээлэл байна уу? За энэ юугээ тавих гэсэн чинь тавьж яагаад болохгүй байгаа даа шүү гэнэ. Энэ дээр За ямар ч байсан сонсголтой холбоотой энэ тавьж болохгүй шүү. За хоёул нөгөө нэг буланд нь тий одоо уг нь бол ингээд би явуулчих та. Тэгэд ингээд явахгүй байх шүү. За сонсголтой холбоотой ямар ч байсан нөгөө хоёул нэг энэ Амгаланбаатар гишүүний яриагсаа ярьчлаа шүү дээ. За үүний дараа юу яригдсан бэ гэхээр малчны хүүхдийг одоо үн төлбөргөө сурганаа, 2 мэрэгчлэр сурганаа гэсэн нэг ийм одоо хуулийн заалт байгаад байгаа. 2 мэрэгчлэр үн төлбөргөө. А гэтэл тэр нь яг амьдрал дээр хэрэгждэг. Нөгөө 2 мэрэгжлийн одоо малчны хүүхэд одоо тоож одоо сурдаг. Одоо энэ дээр бол одоо яг явчвал байгаад байгаа юм л да. Түрүүн байсан тэр тижэл хөдөө аж ахуйн чиглэлээр гэж байгаа тийм тийм. Ийм чиглэлээр. Гэтэл энэ бол яг бодит амьдрал дээр бол нийцэхгүй байна. Үнэхээр малчны хүүхдийг одоо нэг хүүхдийг өнгөө сургая гэж байгаа юм бол хүссэн мэрэгчлэр нь сургаад өгчхөө. Энэ цаашдаа өөрийнх нь ажил амьдралд нь бол хэрэгтэй юм а гэдэг агуулгыг ярьж байгаа. А гэтэл засгийн газрын одоо тогтоол юм гарсаа. Засгийн газрын тогтоолыг бид нар бариад 20 эдхэн хүүхдийн билэж авсан. Одоо энэ юунд өнгөрсөн онд нэг 10 хэд энэ жил нэг 5 6 юм уу та тэр мэрэгчлэр нь. Ингээд ямар ч үр бүтээлгүй нэг 50 гаруй сая төгрөгийн юм хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Энийг л одоо бүх хүүхдэд үгүй одоо малчин нэг хүүхд сурах гэж бол бүгдэнд нь зөв хүссэн мэрэгчлэр нэгэд. За тэгээ боловсролтой холбоотой асуудлууд ингээ яригдаад ихэлсэн чинь энэ малчин бас ярьж байгаа. За ер нь бол юу яая? Энэ малчны одоо хүүхдийг 6 настайгаас нь одоо 8 нас хүртэл нэг захимаар одоо ингээ хичээлэх нэг юм яваад байгаа шүү дээ. Энийний оронд зүгээр л юу яа. Дээд сургууль төгссөн бакалаврын мэрэгжилтэй бол харин энэ дээр хөнгөвчлээд одоо шинэ 4 жилээр бакалавр сурдаг шүү дээ. За үүнийг наашин татаад 1 ч юм уу тийм үү 1.5 жил ч юм уу ингээ бакалаврын мэрэгчлэр сурах юм бол илүү үр дүнтэй гэдэг агуулгыг. Зарим мэрэгд бол яриад байгаа шүү дээ. Одоо Кембрижийн боловсрол байна. Энэ 10 жилийн хөтөлбөрөө одоо хөндөж болохгүй. Нэг улс байж 2 системээр сургана гэдэг чинь юу юм бэ гэдгийг яриад байгаа шүү дээ. За тэгвэл энд шүмжилт асуудал байд юм байна. А бакалаврын мэрэгжилтэр бол ийм шүмжил байхгүй шүү дээ. Хүн одоо яаж сурно тэр бол өөрснөө гэдэг. А гол нь хугацааг наашин татаад өгчөөч гэж. За тэгвэл энэ дээр ямар мэрэгчлэр сурах вэ гэвэл одоо жишээ нь цагаагаар орчин судлал ч юм уу тий. Одоо нэг малчны одоо юу гэдэг шүү дээ. Цагаагарын хэв шинжийг тодорхойлдог. Тэргээл одоо аль эсвэл нөгөө одоо тэр хавар яаж вакцин хийхгүй, зун яаж яах вэ? Яаж одоо оршин тогтнох вэ? Намар нь яаж малт хичээлэн зарах вэ? Ийм холбогдолтой юмнуудыг л тэр сургалтынхаа програмд л шингээгээд өгчхөө. Тийм учраас энийг сургалтын програмд өөрчлөлт оруулаад цаашдаа явуул ирнэ яасан бэ гэдэг нэг ийм агуулгыг ярьсан. За дараагийн нэг агуулга нь бол юу вэ гэхээр юу яа. За энэ дээр за энэ гараа явчих. За дараагийнх нь бол малчны хүүхдүүд одоо ингээд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа шүү дээ. За дотор байрны хүрэлцээний асуудал гээд маш төвөгтэй асуудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ төвөгтэй асуудлуудыг яаж шийдэх вэ? Тухайн орон нутагт нь одоо тэр дэмжлэг болох үүднээс. Одоо шинэ Уранга аймгийн төв дээр сурж байгаа гэртээ ойрхон хүүхдэд сургалтын төлбөрөөс нь яаж хөнгөвчлөх вэ? Заавал Улаанбаатар ороод байхгүй. Тэгээ хүссэн мэрэгчлэрээ сурах гэж яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр л дэмжлэг үзүүлэх гэдэг. За шинэ тэр Дархан муул аймагт хөдөө орон нутагт сурж байгаа хүүхдүүдэд яаж дэмжлэг үзүүлэх вэ? Яаж төрийн бодлого очих вэ? Яаж сургалтын төлбөрөөс хөнгөлөх вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулаач.
Заавал Улаанбаатарт наашин чирээд тэг соронзон юм шиг наашин татахгүйгээр ингэж ажиллая гэсэн ийм агуулгыг л одоо сургалтын юм дээр яриад ашиг. За малчтын энэ тэгээд өнөөдрийн сонсгол ер нь тэгээд хэдэн өдөр үргэлжлэхийн ямар үр дүн хүлээж байгаа юг шийдвэрлэх гээд байгаа юм. Ийм зүйлүүд нь ер нь тодорхой болж байгаа юм уу? Зүгээр л одоо ингээл бас сонсоол ах. Тий. Баахан л асуудал ингээл ярьж штэ тий. Сургалтаас нь ахгуулуудаа ахуулаад л тэр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйтэй холбоотой асуудлуудыг яриад л ингээл. Тэгээ эн чинь одоо чуулга дуудахгүй завсрах гэдэг. Үр дүнгууд нь одоо яаж гарах юм болоо гэж сонирхол юм дээ. Уул нь наад чи дуунууд нь одоо яац юм те. Тий ингээд дорж болоод гэсэн юм шүү дээ. Тий өн бол болоод байсан. За яг үнэ яг саний ярьдаг ч яриад. Одоо нөгөө бид нар найр наадам гэдгээр бол хөгжсөн гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл одоо сонсгол эдгээр хөгжөхөр болчиход байна. Яг энэ сонсголын чи үр дагавар мөрөн яг хаана байгаа юм бэ? Үр ашиг нь хаана байгаа? Тэр засгийн газрын хүмүүс нь за тэр холбогдох яам агентлаг нь тэр хууль тогтоомжтой яг нийцүүлж байгаа мөхөр бодит байдал дээр энэ туйлын хангалтгүй байна. Зүгээр л хэдэн хүмүүс одоо улсын хурал за тэр байнгын хорооны хурал дээр орж иж яриад санаа оноогоо яриад за төр засгийнх нь яриад хэдийн иргэдийг авчирч яриад ингээл энэ сонсголч үр дүнгүй болчиход байна штэ гэдэг иргэдийн шүүмжил өнөөдөр ч өнгө битүү явлаа. За тэгэхэд гол нь үр дүн нь яах юм гэхээр яг энэ дээрээс чинь тодорхой шийдвэр гаргасан юм байхгүй байхгүй. За окей. Энэ малчны хууль чи хэрэгжихгүй юм байна. Хэрэгжээгүй 3 жил болчихжээ. Нийгмийн даатгалынхын асуудал нь хэрэгжээгүй байна. За тэгвэл энэ дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэхээр дандаа бөөрийн хариулт. Ямар ч хариулт байхгүй. Тэгэхээр ийм нөхцөлтөө одоо бид нар сонсгол хийгээд дээдэг нь яг хитрхи одоо ямар үр дүн авчрах уу гэдэг нь маш эргэлзээтэй байгаа даа. За дараагийнх нь за би одоо шууд ингээ явчих дөө. За чамаг чи яриулгээд одоо намайг чи барьж идэх. Би одоо ярь. Би хараа сууж. За дараагийнх нь хурдан мөрний уралдаан гэдэг. Даншиг наадам болно гэд тэ. За хүйдэл өдөр бол нэг хойлонсоо ярьсан. Энд дээр нэг 3 төрлийн юу байгаа шүү. Энийг заавал хилээд өгөрэй гэдэг өдөр нэг эргэн яриадсэн. За. Та хоёр өчигдөр яг морины уралдааныг явуулах уу гэдэг дээр ярьсан. Гэхдээ 3 төрөл байгаа шүү. 3 насны уралдаан юм байна. За энийг нь явуулахгүй одоо хорих юу ах вэ? Одоо тэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн онцгой байдлын газар тийм захирамж 3 насны явуулахгүй гэдэг юм уу? Захирамж гарсан юм шүү дээ. За нөгөөх нь тэр жорон морины уралдаан юм байна. За нөгөөх нь болохоор тэр байд харва. За ийм 3 төрлийг л явуулахгүй шүү гэдгийг тодтоод өгөөрэй гэд бас яриадсан. За хоёрдугаар тэр нэг цолны асуудал байгаа шүү дээ тий. Нөгөө даншигын цол олгодог тим юмыг нодлонгоос ахуулаад болсон асуудал байгаа. А энийг бас энэ жил олохгүй. Даншигын цол гэдэг имийг байхгүй болгоно. Байхгүй болгоно ч яг энэ жил одоо явахгүй. Ягаад тэгэхээр улсын цолтой бүхчүүд ирэм дараан дээрээ очиод тэн зогсохоор нэг тийм сонирн байдал үүсээд байна. Тийм учраас 3-ын давнаас ахуулаад цолоо одоо хуучин хэвээр нь гэх юм уу одоо улсын баяр наадмын одоо тэр цолоор ингээ явна шүү гэдэг нэг ийм зүйлийг тодтоод өгөөрэй гэд цаа ярьсан. Энд ч тэгээ одоо жишээлбэл энэ игүүр төр байна л да. Хүрээ цам даншиг наадмын хөтөлбөрийг танилцуулж байна гэд. За ингээд 10-аас 11 цаг 30 минутын үед одоо Монголын ард түмнийг ивээгч их очирван бурхны тахилга, эзэн бог Чингис хааны сан тахилга гэдэг ингээд. За ингээд нээлтийн үйл ажиллагаа үндэсний бүхний барилдааны 1-3-ын даваа, унзад голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн гэд ингээд явж байгаа. Шагнал гардуулах үйл ажиллагаа гэд. За тогтмол зохион байгуулалт нь одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн үндэсний гар урлалын үзэсгэлэн, үндэсний сурах харвааны тэмцээн, уухай шагаан харвааны тойром, сээр шалгах тэмцээн гэд. За ингээд 2 дахь өдөр нь болохоор 28-ны өдөр болохоор зэрэг хүрээ цам харих сор залах ёслол гээд үндэсний бүхний барилдааны 4-8-ын даваанууд. За шагнал гардуулах үйл ажиллагаа нь уухай шагаан харвааны, за сурын харвааны, дунд шүүхтүүлсэн бүхчүүдийн шагнал, үзүүр түрүүний бүхчүүдийн шагнал, үндэсний сурын уухай сээр шалгах энд хурдан морины уралдааны нэг ч тийм хөтөлбөр байхгүй байх. Харин хөтөлбөрөөс хасцаа гэж байгаа. Харин тэгээ одоо 3 юмыг хассан бус нь бол байгаа гэдэг байгаа шүү дээ. Биш ингэж ярьж байгаа. Ингэж ярьсан тэр хүн. 3 төрөл байгаа шүү дээ морины. Тэр 3 төрлийг гурван хассан. Морины уралдаан дотор 3 нас байгаа гэж яриад байгаа байхгүй юу? Байсан шүү. Тэрийг бүгдийг нь хассан гэж ярьж байгаа. Морьтой холбоотой бүх юмыг л хассан. Ер нь бол бүгдээ хассан. Тэгээд энийг бүр наривчлан тодтоод өгөөрэй гэж яриад байгаа. За чуулган эх сарын 3-нд хаах юм байна. За засгийн газар буюу Монгол улсын ерөнхий сайд учрлын засгийн газрын 100 хоног бол 7 дугаар сарын 12-нд тохиох юм байна. За 100 хоногоор нэлээд том
тайлан презентац тавьдаг штэ. Засгийн газрууд ч. Тэгэхээр зэрэг наадмын өдрүүдээр энэ арга хэмжээ нь болох юм уу? Эсвэл наадмын өдрүүд өнгөрсний дараагаар тавигдахгүй юу гэдэг нь бас тодорхойгүй юм байна. Наадмын өмнө ч тавих юм болов 98 хоног дээр тавих ч юм уугүй ч юм уу мэдэхгүй. За ямар ч үсэн чуулган бол 3-ны өдөр хаадгаараа хаах гал ингээл нийлээд шуурхайх л үздцгээж явах шиг байна. За Арс намын гишүүд бол энэ чуулганы одоо энэ бям баасан гаргийн нөгөө мэтгэлцэн дээр нийгмийн хамгаалал нийтийн халамжуу сэдвээр ерөнхий сайдд бол мэтгэлцэн хийх юм байна. За 14 хоногт нэг удаа хийгдэж байгаа энэ мэтгэлцэн. За өмнө нь бол одоо Монгол улсын ерөнхий сайдаар ажилласан Зандан шатрын үеж яг эн чинь тогтмол болоод хэвшчихсэн. За энэ үйл ажиллагаа бол өмнө нь бол баасан гаргийг ерөнхий сайдын асуулгын цаг болгоцсон байдаг гэсэн шүү дээ. Улсын хурлын гишүүд ерөнхий сайдаас асуудаг. За одоо бол энийг нь тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцээ маягаар өрнүүлдэг болчихсон. За эндэрт суухгүйгээр гарч ир зогсож жагаад за хоорондоо мэтгэлцдэг болсон. За энэ удаагийн мэтгэлцэн дээр болохоор зэрэг Арс намын дарга цогтгэрэл улсын хурлын гишүүн Баатархүү Батчимэг Жаргалан Мөнх Туяа Сэддорж Даваагийн Цогтбаатар Цэнгүүн Сижир Эрдэнэ Олднор оролцсноо л гэсэн байл. За ингээд нийгмийн хамгаалал нийтийн халамж өгöd халамжийн чиглэлийн асуудлууд ерөөхдөө яригдах юм шиг байна гэж. За хахуул авсан гэмт хэрэгтэй зөрчилтэй холбоотой нэг хитэн мэдээллүүдийг дуулгах чинь. Хахуул авсан Галийн албаны даргад 3 жилийн 20 хял онооч нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр нь хаслаа. За энэ бол замын үеийн Галийн газрын хяналтын шалгалтын албаны даргаар ажиллаж байсан итгэлжсэн төлөөлөгч Тэний ачаа бараг Галийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж хурдан шуурхаа нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 24 оны 11 дугаар сарын 11-ээс 15-ны хооронд Галийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн Галийн улсын бажигч нарт хууль бус үүрэг чиглэл өгч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 1 дугаар сарын 30-нд иргэн Тэнээс бэлнээр 10 сая төгрөгийн хахуул авсан. За ингээд шалгалтын явцад ингээд ингэсэн гээд. За ингээд Галийн тэр албан тушаалтан болох ГА-д 3 жилийн 20 ял оноогоод 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгоод хахуулаар авсан. За тэгээд нийтийн албан томилогдох эрхийг 4 жилээр хасаж шийдвэрлэж байгаа. Хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр дээрэс нь бас торгож байгаа юм шүү. За ийм мэдээлэл. За дараагийнх нь гэмт хэргийн зөрчилтэй мэдээлэл нийслэлийн засаг даргын тамгын газрын одоо энэ ямар хэлц гэж байгаа юм болов? Би энийг тайлж унших гээд орчин агаар бохирдол гэхлээр орчин агарын мэдгүй одоо энийг хэлцгийг уншиж чаддаг. Хэлцийн дарга нарын нэр бүхий албан тушаалтнуудыг авилгалтай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл бас явж ирлээ. За энэ Мөнх Эрдэнэ болон түүний дүү Мөнх Бат нарыг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдуулан авилгалтай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор түүнийг энэ сарын 19-ний өдөр за ингээд анхан шатны шүүхээс 1 сарын хугацаагаар цагдаа орох сасан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн түүнтэй хамт нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Батцоож Отгон баяр нарыг мөн саатуулан шалгаж байна л гэсэн мэл. Энд чинь нөгөө метро төсөлтэй холбоотой л гээд байх шиг байсан тийм. Магадгүй тэрнтэй нь холбоотой юм бол. За цогццын сумын засаг даргасан Б-гийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр нь хасаж 15 сая төгрөгөөр торгож шийдвэрлсэн ийм шүүхийн шийдвэр бас гарсан байлээ. UBN сэтгүүлч дарь сүрэн мэдээлэл хүргэсэн байлээ. За засаг даргаар ажиллаж явахдаа албан тушаалын байдлаа уруулан ашиглаж албан хэрэг архив хариуцсан ажилтан эсээр түүний ажил үрэлт хамааралгүй ажил хийлгэж бусдад нэр бүхий хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулж 2020 оны 11 дугаар сарын 20-ны өдөр гээд дугаартай захирамжаар зохицсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол тусгагдаагүй байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гаргаагүй газруудад буюу зохицсон сумын нутаг дэвсгэж шатхуун түгээх станцын зориултаар за ингээд явчихсан юм байна уу. Эзэмшүүлэхээр шийдвэрлээд ингээд явчихсан. За ийм нэг мэдээлэл. За хаврын чуулганыг хилийн хоригтойгоор ихэлсэн тэдний хэрэг аль шатандаа явна вэ гэдэг. Нэг 4 гишүүн чи хилийн хоригтой яваад байгаа шүү дээ. Улсын хурлын даргасан Амар Баясгалан, улсын хурлын дэд даргасан Булган Туяа. За тэгээд одоо ховдоос баруун бүсээ сонгогдсон гишүүн Болормаа, Сонгон нарийн дүүргээс сонгогдсон гишүүн Сайн зориг нарын одоо бүрэн эрхийг нь бол гадаадад зорчих эрхийг нь бол түтгүүлзүүлээд за тэгээ хэрэг үүсгэж байгаа. За ямар ч байсан Амар Баясгаланг бол эрүүгийн цагта авилгалтай тэмцэх газар 4 зүйлээр ингээд шалгагдаж байгаа. Амар Баясгалан хилийн оргио цуцлуулсан нэр бүхий хүмүүстэй уулзахгүй байх хоригт орсон. За ингээд хуулийн зүйл заалтуудыг нь бичсэн байна лээ. За нийслэлийн прокуророос түүн тасан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн ч шүүх бол одоо хүлээж авахгүй байгаа юм байна. За ингээд прокурор төр бол одоо хэрэг шалгах үйл явц одоо өрнөж байгаа.
За хуулийн заалт нь бол эрүүгийн хуулийн ингээд эрх мэдэл албан тушаалын байдлыг оруулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахуул авах, татвар төлөлтгөөс зайлсхийх, мөнгө угаах гэсэн зүйл залтуудаар. За тэгвэл Булган туяа улсын хурлын дэд дарга асан булган туяа. За түүнийг бол одоо олон улсын парламентын холбооны парламентчдын хүний эрхийн хороо анхааралтай авах чимээнээр хэрэг шалгалт нь бол намжсан байдалтай байгаа гэсэн мэдээлэл өгч байна. За тэгээд хуулийн заалт нь бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах саатуулах буюу төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахд бэлтгэсэн зохион байгуулсан оролцсон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэсэн иймэрхүү зүйл залтаар ингээд явж байгаа. Тэгээ хэрэг нь бол прокурор дээр шалгагдчихл байгаа юм байна. За 3 дугаарт нь бол сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутгад хилийн өрөг тавиулж прокурорд хэрэг хянагдаж байгаа гишүүн бодрмаа. За нөгөө сонгуулийн үеэр нөгөө гадаадын хөрөнгө оруулалтын компаниас хандив авчихсан тэрийг буцаад шилжүүлээгүй гэдэг нэг юм зүйл залттай яваад байгаа. За ингээд ямар ч байсан бүгд хилийн хоригтой байгаа. За сайн зэрэг гишүүний хувьд бол одоо тагнуул ерхий газрын дараагаас хурцын хүү 50-тай харилцан зодолсон хэрэгт буруутгагдаж хилийн хориг тавиулсан байгаа. За нэг нь бол одоо амар ёсгалын гишүүний хувьд бол хилийн хоригоо цуцлуулчихсан байгаа тийм. Хилийн хориг тавигдсан шийтгэлээ цуцлуулад за хүмүүстэй уулзч болохгүй, нэр бүхий хүмүүстэй уулзч болохгүй. Бус нь бол хилийн хоригтой бол байгаад байгаа юм байна. Ямар ч гэсэн бүгдээрээ л прокурор дээр хянагдаад шалгагдаад явж байгаа юм. Шүүх рүү шилжигдсэн зүйл байхгүй байна л гэсэн мэдээлэл өгч явж байна. За хаан уул дүүрэг дээр сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал гэж нэг том асуудал байгаад байгаа. Тэр дундаа яармаг буюу яармгийн одоо шинж суурьшлийн бүсэд нэг ангид 60 хүүхэдтэй хичээлж байна гэдэг асуудлыг л одоо сүүлийн 2-3 жил ярьж байгаа. За гээд нэг сургууль ашиглалтанд оруулжээ. За тэр сургууль нь бол одоо 960 хүүхэдийн ийм сургууль 120 одоо хажуу талдаа 120 хүүхэдийн цэцэрлэгтэй ийм сургууль байж. За гэтэл нөгөө сая төсвийн дотоол одоо нийслэлээр ингээ хилцээд ингээд яхад нөгөө 5 сарын 31-ээс одоо Орос өрнгийн эрүүл татж байгаа шүү дээ. Нөгөө ашиглагдаагүй. За энэ дээр нөгөө тавьсан за ялангуяа хүүхдүүдийн орц гарцтай холбоотой, хүүхдүүдийн аюулгүй байдалтай холбоотой тэр мөнгийг эргүүлээ татчих. За ингээ маш харамсалтай юм. Одоо миний мэдчигээр одоо манай гэртээ тэр сургууль их ойрхон байдаг. Сүүлийн 3 жил одоо баригдах гэж дуншаа бөө юм болж эцэг эхчүүд одоо энэ сургууль хизээ баригдахын хизээ ашиглалтанд орохын гэж бөөл хэрүүл ам хийжсэн. За яг нэг болдгийн даваан дээр эргээд нөгөө нэг төсвийн татчдаг. Энэ эргээд хаана очиод хариуцлага яриадгүйгээр энэ нэг төсвийн одоо нэг юм хилтис одоо нийслэлийн нэг юм хайрын агентлагийн хоорондоо уялдаа холбоогүй байдлаас нь болж одоо нэг албан даалгавраа зөв гаргаад өгдөг. Нөгөөх нь нэг гуйдаг, нөгөөх нь хэрэгжүүлэх гэж байгаа нэг болдог. Ингээд төсвийн нэрвүүлээ татцсан. Ийм харамсалтай зүйл болж байгаа юм. За одоо энэ сургууль одоо тэгээ 9 сарын 1-нд одоо яг ашиглалтанд орох уугүй юу? Ашиглалтанд орчих юм бол бас энэ яармагт тодорхой хэмжээний ачааллыг одоо бууруулах одоо ийм харагдж исэн. Тэгээ эргээд нөгөө хувийн сургуулиуд нь үнэтэй болдог. Хувийн сургуулиудад нь өндөр үнээр эцэг эхчүүд нь өхөөсөөр аргагүй болдог. Ийм нөхцөл байдал бол ингээд албаар чимшиг, хэрэгээр чимшиг, зориудээр чимшиг ингээд хүлээж байгаа. Тэгэд 10 саяыг төлөөд 20 саяыг төлөөд одоо хүүхдэд сургаад байх бас эцэг эхчүүд одоо яг нэг талдаа одоо цалингийн зээл аваад сургаж байгаа. Нөгөө талдаа улсын сургуультай хүүхдүүдэд бас сурмаар байна гэдэг ийм асуудлыг ярьдаг. За дараагаар дүнжин гарын дэлбэрэлтээ одоо нэг хэрэг байгаа шүү дээ. Энийг ахаад одоо юу яагаад жолоочийн ахаад яллагдчихаар ингээд татцсан байгаад юм. Уг нь одоо хэргийг нь салгасан л доо нөгөө хариуцагч Ташуанчлын эзэн нас урсарсантай холбоотойгоор түүний хэргийг бол хэрэгсэхгүй болгоод тэгэхээр зэрэг одоо машины жолоочд нь бол хэргийг нь тусгаарлаж дахин ч одоо нөгөө нэг зүйлчлэлээр явж байгаа л хэлбэр л дээ. За боловсролтой холбоотой асуудал гэснээс одоо боловсролын сайд их хамгаалан сургуулийн засвар нэрийдлэр эцэг эхчүүдээс мөнгө татахыг зогсооно гэд энэ гэрэл ньюсийн зурагт хуудасаар одоо энэ мэдээллийг одоо фэйсбүүкээр түгээж ах шиг байна л да. Тэгээ эцэг эхчүүд орон бичсэн байл. Наадах чи аль хэдийн авдгаа аваад өгдгөө өгцөн штэ. Тэгээ одоо эннийх нь одоо нэргснийх нь хойноос хашгирдаг ийм зүйлүүдээ болж байгаа штэ. Тэгээ аль хавраас нь эхлээл сургууль амархаас нь өмнө эхлээд хийдэх юм уу гэдэг ийм зүйлүүдийг бичсэн байл л. Тэгээ одоо энэ жил одоо авдгаараа аваад ингээд дуусах юм уу? Эсвэл одоо авсан мөнгө гэдэг буцааж өгөх юм уу? Ерөөсөө ойлгомжгүй. Тэгээ яг яах юм? Сургуулийн засвар нэрийдлэр эсэгчүүдээс мөнгө татахыг хориглоно. Тэгээ эн чинь улсын төсвөн өөрөө маш бага байдаг л та. Тэгээ тэр төсвөдөнд харуулж юу аавдгүй гэхэлэр зэрэг нөө хүүхдийн эрүүл мэндэд хортой хямд чанаргүй будгуунуудыг авчдаг. Тэгээд энэ будгуунууд нь өөрөө эргээд нөгөө
үнэр нь гардггүй эсвэл одоо тэр орчинд нь хүүхэд байх ёсгүй ч гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд үүсдэг учраас багш нар бол эцэг эхчүүдээс тодорхой хэмжээний мөнгө нэмж татчихагаад за гайгүй сайн будаг авчяал гэдэг ийм зүйлтэй яваад идэг л та. Тэгээ одоо энэ сургуулийн засвар үйлчилгээнд нь тэгвэл улс өөрснөө анхаарлаа хандуулаад чанартай будаг тэр хортой хоргүйгээр нь ялгадаг стандартын шаардлага хангасан будаг авч чадах гэдэг бол эцэг эхчүүдээс мөнгө татах асуудлуудыгаа аль хаврын цагт нь хилчих ёстой байсан байх л та. Тэгээ одоо ингээд аль хэдийн сургуулиуд амраад нөгөө мөнгө төгрөгөө татсан байж хат нь ийм зүйл ярьж байна гэдэг бол бас нэг жоохон нэргснийх нь хойноос хашгираад байгаа юм болов уу гэж. За UBN дээр бас нэг цэрэн цодол гэх түүний одоо боловсролын үнэлгээний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч цэрэн цодлын ярилцлага гарсан байлээ. За шалгалтын хариу сэдв зарна гэх хуурамч мэдээлэлд итгэж санхүүгээрээ хохирохоос болгоомжлоороо л гэсэн мэл. За гэхдээ ийм асуудал өмнө нь гарч исэн учраас эн чин одоо нийгэмдэр бодтойгоор оршоод байдаг нэг одоо хэлбэр болчиход шүү дээ. Өмнө нь алдагдчихсэн, задарч исэн, эсвэл одоо юу гэдэг чинь тэр юмнууд нь солигдчихсэн. Тэгээд нэг авах ёсгүй зүйлүүд нь яг бэлдчихсэн зүйл нь биш өөр материал ирчихсэн гэх мэт ийм асуудлууд гарч исэн учраас хинт ч итгэхгүй л байна л да эцэг эхчүүдийн хувьд бол. Тэгээ одоо мэдээж одоо шалгалтын хариу бол лацтай ломптойгоо тэр сейфэндээ байж байгаа байх шалгалтын материалууд нь. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүдийн хувьд одоо энийг тэгээд авчдаг, ингээд авчдаг гэсэн бодлоор шалгалтыг даваад гарчна гэсэн байдлаар залилуулах юм нөхцөл байдал үүсч магадгүй шүү. Ер нь бол залилах нөхцөл байдал чинь нэг юм л ингээд дэврээд эхлэхээр гардаг шүү дээ, тийм. За эсэлтийн шалгалт болох гэж байгаа юм байна. За эсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүд ээж аав дээр нь тоглолт хийчээ. Гайл залилангийнхаа явчихна. За махны үн ингэж байгаа юм байна. За тэгвэл нөөцийн махан дээр нь ингэж яа. За ингэж байгаа юм тэгж байгаа юм тэгж яа гэх. Яг энэ нөгөө үлрэлийн чанартай юу одоо гол анхаарал татчихин тэрэн дээр л зүйлүүд явцдаг шүү гэдэг байдлаар эцэг эхчүүдэд анхаарал болгож хэрэг хүргэж байгаа шүү. За нөөцийн мах гэснээс нэг маргааш нөөцийн махны жижиглэн худалдааг бол зогсоочж байгаа юм байна. Тэгээ өргөтгсөн худалдаа зохион байгуулнаа л гэж. За ингээ өргөтгсөн худалдаа, жижиглэн худалдаа тэгээд явуул юм байна л да. Нөөцийн махны өргөтгсөн худалдааны зэвүүд энэ сарын 31-нд дуустал өдөр бүр 10-аас 17 цагийн хооронд ажиллана. За энэ үеэр 1 кг хоньны махыг 13,000 төгрөгөөр тооцож, гулуу зарна. Савс 1 кг үхрийн махыг 15,000 төгрөгөөр зарах юм байна л гэсэн байна шүү. За ингээд Баянголд одоо энэ хаягууд ингээ гарсан байна л да. 5 дугаар ороо Стелла төвийн гадна 24-ний өдөр гэдэг. За Баян зүрх 4 дугаар дандаа жокийн талбай дээр л болох юм байна. 25, 27-нд болох. Сонгон нархан дөрвдөр бол одоо 24, 25, 26-нд 3 өдөр дараалаад болох юм байна. Сүхбаатар дүүрэгт болохоор зэрэг ингээд өдрөө алхасаад болох юм байна. Гэх мэтээр ингээд хуваарууд нь гарсан байна. За энэ хуваартай та бүхэн танилцгийг бол IC руу ороод энэ мэдээллийг нь гарчгаар нь хайгаад үзээд аваарэ гэж. За Ахмад Настуудын хөнгөлтөө нөр үйлчж буй амралт сөүлүүдийн газрыг гээд одоо 22 онд санаж нийгмийн даатгалын биш ээ эрүүл мэндийн даатгалын сан тий 320 тэрбум төгрөгийн өртөө гарлаа. Ер нь одоо энэ совилуудаар ахмадуудыг одоо амраахаа болчлоо гэдэг зүйлийг одоо 3 жилийн өмнө баха ярьж ирсэн шүү дээ. За ер нь энэ асуудал ингээд зогсчлоо гэдэг. За сая одоо ингээд яамны сай солигдоод бас ингээд үйл ажиллагаа нь ингээд жигдрээд нөгөө нийгмийн даатгалын сан чи өргөө болсон гэдэг тухай ярьсан шүү дээ. За гэтэл эргээд одоо Ахмад Настуудын хөнгөлтөө үнээр үйлчж байгаа одоо тэр совилууд одоо байгаа юм байна. Байгаа ч яах одоо гэд маш урт чагсаалт байна л да. Тэгээ одоо цаг хэмнэх үүднээс одоо би энэ урт чагсаалтыг ууших боломжгүй. 22 юм биш үү баг. Тий 23 газар байгаа. Тэгэхээр та бүхэн одоо орж одоо уншия гэвэл одоо GoGo цэгийн мэн лөө ороод энэ жагсаалт руу ороод өөртөө ойрхон байралтай Ахмад Настууд хаана очиж амрах боломжтой тэр газар амрах өмнө нь яаж амарч исэн тэр үншгээ ирэхээ бүрэн боломжтой юм байна шүү гэдэг. Тий хотын ойролцоо бас агаар салхинд гараад амарчаа гэсэн хүмүүс ахмал нөгөө шивхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа төр уурхын бас нэг юм совил байгаа шүү дээ тий. За тэнцээ бол ахмадуудыг бас хүлээж авч байгаа шүү гэдэг мэдээлэлээ бас манад ирүүлж ирсэн. Тэгээд энэ та бүхэн хотын ойролцоо эрүүл агаар салхинд богдуулын одоо төр хурхын хааманд байрлах энэхүү зогсолборт бас амрахыг хүсэх юм бол одоо тэр амралтын газар руу холбогдоод авч болно. За эрүүл хоолоор үйлчилж байгаа юм байлээ. Орчин 5 тухыг бол хангасан байгаа юм байлээ. Унаагаар бас үйлчлэн. За дээрэс нь одоо эмчийн үзэлэг шинжилгээнүүдийг бас давхар хийх хэмтийн одоо ахмадуудад зориулсан. За тэгээд нөгөө хамгийн гол нь эрүүл мэндийн даатгал болон бусад нөгөө бичок авдаг хөнгөлт байдаг тэр хэлбэрүүд нь бол байгаа юм байлээ. За маргаас засгийн газрын хуралдаантай. Засгийн газрын хуралдаанаас одоо иргэд бас нэг зүйл хүлээлттэй байгаад байгаа. Тэр нөгөө наадмын амралтын өдрийг
2 өдрийг дараад нь оруулаад ингээд нийтдээ нэг 10 хоног амрах уу гэдэг нэг юм агуулгатай. За ямар ч байсан засгийн газар маргааш бол наадмын тэр өдрүүдийн тухай тийм хуваар байна лээ. Одоо тэр хилцэх асуудлын дараалал. А жухам яг энүүгээр одоо шийдвэр гарахгүй үгүй юу гэдэг нь бол за маргааш шийдэгдэх байх. За хамгийн гол нь бол өнөөдөр Icon өөр дээр нэг юм санал асуулга ингээ явуулсан юм билээ. Ер нь наадмаар хүмүүс амрах дуртай байгаа мó, дургу байгаа мó гэд. За ямар ч байсан нэг 85.4% дэмжиж буугаа илэрхийлсэн байна гэд. За яг одоо ийм ба 100 болохгүй байна гэ тэ. 100-100-аараа байхаа болчих, намраараа байхаа болчих гэдэг асуудал байдаг шүү дээ. За нэг 10 хоног амрах дээр бол одоо энэ ард иргэдийнхээ одоо нэг талаараа одоо сэтгэл санаа энэ тэр янз бүр юм. За нөгөө талтаа бол одоо 100 болохгүй байгаа юм чи наадмаар нэг сайхан амраад за нэг ажил ядаргаагаа тайлаад ингээд нэг эргээд ажилдаа ордог л одоо ардам шүү дээ. Манайх ч өвлийн энэ утаан дотор одоо хайшаа аялж хайшаа зугаалдаг л өвөл манаа тийм боломж байхгүй шүү дээ. Энэ жилийн 4 удирлын халуун орон биш учраас. Тэгэхээр наадмаар бол нэг 10 хоног амрах нь бол зөвтэй юм а гэдэг. Миний хувийн одоо би бол хувьдаа бол тэгж бодож байгаа. А гэхдээ иргэд бол сэтгэл дээр нь бол юугаа хийх гэж хамардгийг. Энэ бол одоо тийм биш гэдэг. Хоёр талын барьсан байд юм байлээ. Тэгэхээр ямар ч байсан маргаашны засгийн газрын хуралдаан дээрээс энэ асуудлыг шийдвэр гарах болов гэж бодоод. За сэтгэлээс хэсэг явуулчих. За Монгол Ардын нам Арслан намууд бидний өдөртөгч бишээ огцруулж зайлуулъя л гэсэн сэтгэл иржээ. За намаас нэр дэвшигчдийг сонгоод улс төрийн нам төр өрдөг. Улс төрийн нам бол өөрийнхөө нөгөө мөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлдэг. Тэгээд бидний сонголтод асуудал байх л гэж бодоод байгаа шүү дээ. За махны үнэтэй холбоотойгоор Баруун аймагт зориудаар өөр төрлийн малын өвчин тараасан байх магадлалтай. Учир нь Монгол Ардын нам эрх мэдэл сан суулын төлөө юу ч хийж чаднаа. Тэрийгэж тултал үзүүлж байна. Энэ малын өвчин бол зориудаар мал махны үнийг буулгаж авах ард иргэдэд өвчнийг нь өтөр дүргэн арилгаж малчдыг аварлаа гэсэн популярлаар явагдана. Энэ юутай үнэн байл гэсэн сэтгэл иржээ. За вакцины компаниудыг нь шалгаач л гэсэн байна. Малын эмч их дутагдaltaй байгаа. За хүний ажил заагаад явах дээ. Угаасаа нэг юм ярьж уншдаг үстэй л гэсэн байна. За малчны хүүхэд 1 жил сураад бакалавр гинүү энэ хүмүүс чинь ирүүлүүл гэсэн байна. Та хоёрт амжилт хүсье л гэсэн сэтгэл. 1 жил сураад бакалаврын боловсрол эзэмшгүй жаахан багцаатай ярьцгаагач л гэсэн байна. Альва ажил зөвхөн яриад л өнгөрч байна. Хэрэгжих байгаа ажил нэг ч алгаа. Ер нь хэрэг алгаа байна даа л гэсэн байна. Дээхэн үед тэмээн дээрээс нар ойрхон гэдэг дуу монголчууд нэг дуулдаг байсан. Гэтэл хятадууд юу гэсэн гэдэг байсан гэж дорн зүгт нар ойрхон шүү гэсэн гэдэг үг үүнээс манайхан энэ дууг бараг дуулахаа болсон доо л гэсэн. За дахиж гайлын газар ажиллаж болох нэ. Дахиж гайлын газар ажиллаж болох нэ гэнэ үү? За 2 жил сурдаг гэсэн шүү дээ л гэсэн байна. Энэ хулгайч авилгач авдаг хүмүүсийн хөрөнгийг юучгүй хураагаач ээ. Эднэрийг хорихгүй л гэсэн байна. 2 жил сураад бакалавр авна гэж арай байхгүй байлгүй дээ л гэсэн байна. Манай хүүхэд 2 жил сураад энэ жил авсан шүү дээ л гэсэн байна. За бэлгээ байхгүй коммент хэрэггүй л гэсэн сэтгэл ирж байна. Та бүхэн би бас энэ сэтгэл донд одоо ингээд элдв янзаар доромжсон сэтгэлүүд бас нэлээд ирж байгаа л да. Тэгээ зүгээр хэлчихье. Та бүхэн 9 сар хүртэл бэлгээгээ 9 сард ирэхээр нь үзээрэй заа юу. А тэрнээс наан бол одоо явдаг нэвтрүүлэг явдгаараа л явж байгаа. Энэ бол бэлгээд Батбилэг гэдэг үнд өмчлөгдсөн юм шиг тийм биш. Зүгээр тасралтгүй нэвтрүүлэг маань 2011 оноос өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд Монгол комент гэдэг нэвтрүүлэг тасралтгүй хурж байгаа. За үндсэн хөтлөгчөөр нь одоо бэлгээ бит хоёр ажилддаг. За тэгээд одоо бэлгээгийн ярьж байгаа нь та бүхэн таалагддаг бол та бүхэн тэр хүнийгээ ирсэн цагт нь таалагддаг хүнээ үзээ. Хүчээр үзүүлчихсэн юм шиг орж ирж үзчихээд тэгээд одоо элдв янзын хил амаар хүмүүсийг доромжлох эрх бас танд байдаггүй шүү гэдгийг бас хэлчихэ. Танд бол удирдлага байгаа. Та өөрөө үзэх үзэхгүйгээ та өөрөө шийднэ. За зэсийн амнаатыг бууруулах гэж тэнэг заалтаа наадмаар батлуулахаар яригдж байна шүү дээ л гэсэн. Ерөнхийдөө одоо 7 сарын 3-нд чуулган завсарлана гэж байгаа шүү дээ. 7 хоногийн баасан гарагт. За тэгээд тэр болтол одоо юу ч орж ирэх юм байгаа хэн мэдгүй. За элэнцгийн чинь төрийн эрх булааж авах вэ? Бямб цогтын хүсэл сонирхол байсан л гэсэн сэтгэл ирсэн бэ шүү. За уучлаарай, өстой муухай юм дээр таныг огцруулчлаа гэд Зандны шатар ерхий сайдыг нэг хэлжсэн үг нь бас микрофон бичигдсэн л байдаг бах тийм ээ. За 18 цаг 45 минут болсон байна. Найруулагчийн зүгээс нөгөө хэсэг сурсгааны рекламныхаа цагийг сануулж байна. За ингээд хэсэг хугацааны дараа яриад уулзъя. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн
хамгийн үнцэнтэй. Жинхэнэ паста Пастарико. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Home Media хязгаарыг дав. Монголд 1.5-аас 2.5 сая төгрөгөөр хийгддэг бүтэн биеийн шинжилгээг хөх хот болон шилийн хотуудад ердөө 1500 ёноор хийлгэх боломжтой боллоо. Үүнд хотод гидсний унтуулагтай дуран компьютер томограф, ясны нэгтаршил, судасны хатуурал гээд маш олон үзлэг шинжилгээг нэг дөрөгч үргэлжлүүлээд хэвтэн эмчлүүлэгч боломжтой эрүүл мэндийн аялалд таныг урьж байна. Энэ үнэнд үзлэг шинжилгээнээс гадна Ирээнээс хөх хот болон шилийн хот руу ирж буцах замын зардал 3 хоног байрлах буудлын үн хүртэл багтсан. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалтыг дэмжигч Black Horse Discovery. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүмээр бүтэв. Монголын Монголдо үйлдвэрлэв. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс бүү автаарай. Магнимум хэрэглээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Япон улсын Окинава арлын далайн бор замгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлааг эмчлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэгэлдэг болсон байна. Далайн замаг пастрог уугаад ходоод өвдөх цавиргүй эрүүл амьдарцгаая. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Танд агарлаа шүү. Надад ч их дахарч амжихгүй дээ. Нэг юм мартагүйз хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ паста Пастарико. Pocket safe, pocket байхад it's so safe, pocket байхад it's so safe. За 18 цаг 48 минут болж байна. За бэлгээ уншаарай гэсэн маань бэлгээ амраад одоо сар болж шүү дээ. Тэрийг одоо мэдчихэж штэ. Одоо нөгөө нэг улсын баяр наадмын төрүүлэхлээр л нөгөө төрүүлсэн бүхтэн Бат Эрдэнэ цол, үзүүлсэн бүхтэн Мөнх Эрдэнэ цол гэдэг өгдөг шиг энэ сууж байгаа хүн болгол бэлгээ гэж боддог юм шиг юм. За дахиад хулгай гэсэн байна. Баруун талд хулгайчтай ноцолдож байхад зүүн талд хулгай. Зүүн талд хулгайчтай үзэлцэж байхад баруун талд хулгай. Хулгайч төрийг эхлээд нураах ёстой юм байна. Үйлдлийн дараалал зүв болохгүй бол бидний тэмцэл дэндүү ужиграх нэ л гэсэн байна. Хөгжил зохицолбор сургууль ангийн завсрын мөнгө гэж аваад дээр сургуулийн удирдлага бас сургуулийн завсрын мөнгө гэж эцэг эхчүүдээс мөнгө авсан шүү дээ л гэсэн. Энэ чинь сургуулийн завсраас гадна бас байгаа юм билээ шүү дээ. Сая бас нэг постэр орчихсон байлээ. Хонхны үеэр гэж мөнгө хураах. Сургуулийн завсар гэж мөрөх. Зуны даалгаврын ном гэж хураах. Одоо бүтэн одоо зуны даалгавар хийх ном гаргадаг болсон юм билээ шүү дээ. Тэгээ номны мөнгө тэжүү гэл тэгэл нөгөө хүүхэд нь номон дээр даалгавраа хийгээл өгдөг. Тэр чинь одоо номон дээр сараач нэг зуршлыг бий болгоод байгаа юм биш шиг л харагдаад байгаа юм л. За сайн байна уу? Хотын дарга гэр орооллын сургуулиудыг автомашины зогсоолтой болгоод өгвөл хүүхдүүд хичээлдээ ирэх болон тарах цагаар замын бөгөлдрөл үүсэхгүй аваар осол гарахгүй 50 орчим бүрднэ. Цөөхөн хідэн айллын газар чөлөөлгөл байх таа л гэсэн юм. Гэр орооллын сургуулиудыг автомашины зогсоолтой болгоод өгвөл энэ хүүхдүүд чинь сургуультай автомашины очихгүй үстэй. Зүгээр эцэг авах тал гэж байгаа юм шиг байна тийм үү.
За дахиад тулгаа гэсэн сэтгэлдүүд бас нэлээд ирсэн. За манайтай хамтран ажилладаг оюу толгойн одоо энэ бас нэг мэдээлэл байна. Go дээр гарсан. За халаас нь Чингисэн 7.6 их найт гэсэн ийм гарчигтай. За эндээс юу харагдж ийн гэхэлэр зэрэг одоо үндсэндээ бид нар оюу толгоогоос хідэн төгрөгийн татвар орж ирсэн. Оюу толгой одоо ямар өвөргөөжтэй ямар одоо хувь шиг хүртээж байгааг асуудал гэдэг л яриад байдаг болохоос биш. За тэр чинь одоо нөгөө олиггүй гişүүдийнхаа буйнаар гэдэг ч юм уу бид нар чинь нөгөө ногдлоо шиг хугацаагаа хойшлуулаад л байгаа тий. Тэгээд татварынхаа асуудлыг бас нэг бүрэн шийдэж чадахгүй 34% таарсан өр ширэнд орчихсон гэдэг л иймэрхүү зүйлүүд дээр л явдаг. За гэхдээ нөгөө талдаа оюу толгой бол энэ төсөл хэрэгжиж ихэлснээр манай улсад одоо нэг 7.6 их 80 төгрөгийн одоо юм давалгаа алсан нөлөөг бий болгосон юм байна. За тэр татвар ногдлоо шиг гэдэр бол тэр улс төрийнхөө хүрээнд яригдах байх. Зүгээр давалгаас нь нөлөө гэдэг нь болохоор зүгээр энгийн өрхгөр одоо тэр уурхад ажиллаж байгаа уурхаан хангамжин дээр ажиллаж байгаа гут хувцсыг нь ойж байгаа хүнсийг нь нийлүүлж байгаа бусад туслан гүйцэтгэгч компаниудын нөлөөллүүдийг бас тооцдог юм байл л. За судалгааны MMCG компани нээлттэй мэдээлэл ашиглалтанд тооцоосноор оюу толгой компани 2024 онд эдийн засагт 7.6 их 80 төгрөгийн үн цэн буюу давлгаас нь нөлөө бий болгожээ. 7.6 их 80 гэдэг аслагдмал тоо биш юм. Энэхүү мөнгө эдийн засагт хэрхэн яаж шингэснийг тайлбарлах аваас харин ч та бидний халаасанд эзэгтэй торонд өрх гэрийн хэрэглэн үр хүүхдүүдийн минь боловсрал зарцуулагчныг төвгүйхэн ойлгоноо. Шингэхдээ өсөж өрждөг яг л үр тариаг суулгаад ариун ургац хурааж айл өрх бүрийн ширээн дээр очдог талхтай зүүрлэж болно. За ингээд шууд нөлөө 2024 онд оюу толгойн үйл ажиллагаанаас дотоодын нийт бүтээцүүнд шууд орж ирж байгаа үнцэнд 4.7 их 80 төгрөгт хүрсэн. Тус төсөл дээр 20,000 монгол залуус дэлхийн түвшний техник технологиг удирдан ажиллаж 215,000 тонн зис 206,000 унц алт үйлдвэрлэсэн. За тэдний авсан цалин хөлс бүтээгдэхүүнээ борлуулад улсад төрсэн 20 гаруй төрлийн татвар хураамж ашиг зэрэг дотоодын эдийн засагт оруулж байгаа шууд хувь нэмэр. За шууд бус нөлөө нь болохоор зэрэг одоо ингээд цалин нөө туслан гүйцэтгэх компаниудын дам нөлөөнд гэл орд юм байна. За өдөөгцөн нөлөө гэж бас байдаг юм байна. За өдөөгцөн нөлөөн дээр одоо байрны гадаах супермаркет, ресторан, үр хүүхдүүдийн сургалт хөгжил зориулсан хэрэглээний төлбөрүүд нь ихэвчлэн эдийн засагт үе болноор ажлын байрыг бий болгож байдаг. За оюу толгой 20,000 ажилчин л одоо тухайлбал нэг дэлгүүрээр орж үйлчлүүлээд худалдаа авч яах гэдэг чинь тэр дэлгүүр оршин тогтнох үнс болоод байна л гэсэн үг л. Тэр дэлгүүрүүд байгаад байна гэдэг чинь нөгөө нэг томоохон үйлдвэрлэгч буюу талах одоо хүнс ногооны томоохон үл нийлүүлэгчд бас байгаад байна л гэсэн үг болчихж байгаа юм байна л да. Ийм дам нөлөө, шууд нөлөө, өдөөгцөн нөлөө гэх мэтийг хилдэг юм байна. За үүнд нь бол одоо 7.6 их 80 бол шингээж байна л гэж оюу толгойгийнхан. За ийм нэг мэдээлэл бас байж байгаа юм өө. Төрийн тэр нөгөө юм дээр нэг задралга хийгээд тэд 2 жилийн бакалавр олох юм уу гэдэг коммент яваад байна шүү дээ. Миний ярьсан яриан дээр явж ах шиг байна. Энэ би ингэж хэлээд байгаа. 6-аас 8 настай хүүхдийг захимаар хичээлнэ инээ тэрийгэд хууль явж байгаа шиг одоо бакалаврын боловсролыг заримын захимаар одоо шиг гэрээсээ үзэх нь шүү дээ. Хөдөө орон нутгийн одоо малчин. 2 жилийн танхимаарч гэдэг юм уу. Ийм байдлаар бакалаврын боловсрол олгож болно гэдэг тухайл өнөөдөр бий бишээ. Малчид ингээд хоорондоо мэтгэлцэж ярьсан. Энд чинь бүгд найрууд хятад ард улсад аль хэдийн нэвтэрсэн билээ л дээ. Одоо би Мойсийн доктор профессорын лекцийг сонсомоор авах юм бол онлайнаар ороод сонсчдаг, үзчихдэг. Тэрэндээ тааруулсан хөтөлбөрүүдээ хийж хэрэгжүүлдэг ийм болцсон юм байлээ. Тэрнээс одоо заавал Улаанбаатарт ирээд Монгол Улсын их сургуульд ороод тэгэх аль байхгүй л болсон л. За иймэрхүү зүйлүүд байгаа юм билээ. Энийг бас манайхан зөвөр ойлгоорой. Зөвөр хөтөлбөрийн хүрээнд л одоо ярьж байгаа ярианых нь тэрээс шууд бакалаврыг 2 жил гэсэн үг шүү дээ. За дуусах гэсэн дохиог найруулагчийн зүгээс өгчээ. 18 цаг 54 минут боллоо. Та бүхэн 6 дугаар сарын 23-ны мегмар гаригийнхан дугаарыг дуулгалаа. Маргааш 18 цагт эргээд уулзъя. Монгол комментэд нэгцгээе. Pocket safe, pocket байхад бит so safe, pocket байхад бит so safe. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй.